Сайн байцгаана уу? Та бүхнийх амрыг иргэн мэдчилж байна. Хэрхэн 100 наслахаа нэвтрүүлэг эхэллээ. За энэ дугаарын хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүй, эрт илрүүлгийн Медскан болон өрсөлдөх сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк байна. За студид Медскан эрт илрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал Хавдар судлаач эмч Бат Эрдэнэ хөтлөгч орноо хоёр ажиллаж байна. Энэхүү нэвтрүүлэг НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хос долгионоор та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр бас маш чухал нууцлагч гэх юм уу одоо сэдв бэлгийн замын өвчлөлүүдийн талаар ярилцгаална. Өдрийн мэнд төргийн эмчээ. За өдрийн мэнд төргий. За тэгэхээр өнөөдөр бэлгийн замын халдварт өвчнүүдийн талаар өнөөдрийн дугаараа хийх гэж байна. За энэ маш чухал дугаар байгаа. Өнөөдрийн дугаар дээр яагаад чухал гэж байгаа вэ гэхээр нэвтрүүлгээ эхлэлт нийлээ. Манай Монгол улсын бэлгийн замын замаар дамжих халдвараар Аз твдээ бол тэргүүлэх байр суурьнд явж байгаа. Бэлгийн замаар дамжих халдвар нийт халдварын тоогоор түүнээс гаднаас тэрэн дотор Тэмбүү гэдэг өвчний одоо халдварлаж байгаа, илэрж байгаа энэ тоогоор бол Аз твдээ бол нийт явж байна. За мөн дэлхийд бол дээгүүр хэмжээнд явж байгаа тийм. За ийм учраас өнөөдөр энэ бэлгийн замаар дамжих халдваруудын талаар ерөнхий ойлголтыг өгье гэж бодож байна. За тэгэхээр бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэдэг нь айгүй тодорхой. Яг бэлгийн замаар дамжиж л одоо өвчин үүсгэдэг энэ эмгийг одоо яг энэ өвчин үүсгэдэг энэ үүсгэгч гэж байгаа. Энэ үүсгэгчүүдээр үүссэн халдварт өвчнийг бэлгийн замаар дамжих халдвар гэж нэрлэдэг байгаа. За тэр үүсгэгчүүд гэдэг байгаа нь ер нь бол одоогийн байдлаар 30 гаруй төрлийн үүсгэгч бэлгийн замын халдварт өвчин үүсгэдэг юм 30 гаруй төрлийн үүсгэгч байна. Тэр нь одоо вирусүүд, бактериуд, шимэгчүүд байна гэсэн үг. За одоо жишээ нь хамгийн их түгээмэл хүмүүсийн мэддэг гэвэл заг хүйтэн байна те. Гонорой гэдэг одоо энэ бактерийн гаралтай гэсэн үг. За гэтэл халамидын халдвар байна те. Одоо шимэгчийн гаралтай. За эсвэл одоо нөгөө бэлгийн хомхой гэдэг нь герпес вирусын гаралтай байдаг ч юм уу те. Тэгэхээр бэлгийн замын халдварууд нь бол хамгийн гол нь үүсгэгчээр нэрлэгдээд явдаг. Үүнээсээ болоод өвчин болгоно өөр эмгэг чамаар өөр цаашдын тавилантай. За өөр шинж тэмдэг илэрч явдаг юм бас онцлогтой байгаад. За тэгэхээр энэ одоо өвчнийг бол бэлгийн замын одоо халдвараа гэж бэлгийн замын халдваруудаа гэж нэрлэдэг. За яаж халдвар авдаг гэхээр тодорхой бэлгийн замаар шууд хавтлаар л энэ бэлгийн замын халдварууд бол дэмждэг хамгийн гол нь. Тэгээд зарим халдварууд нь бол хүрэлцэх байдлаар бас халдварлана. За бас ихээс урах талдварлана. За мөн цусан бүтээтгүүнээ дамжиж бол халдварлалт энэ бэлгийн замаар дамжих халдварууд. За яг одоо өнөөдрийн байдлаар хахад дэлхийд дээр өдөр болгон 1 сая хүн бэлгийн замаар одоо бэлгийн замын халдварт өвчин өвдөж идэг юм статистиктэй байдаг тийм. Өдөр болгон 1 сая хүн шинээр бэлгийн замын халдварт өвчин өвдөж идэг. Шинэ мэдээ сонсох нэ гэсэн үг байна шүү дээ. За ингээд жил болгон 500 сая хүн энэ бэлгийн замын одоо алдар авсан нь онцлогдож байна гэж байгаа. Жил болгон 500 сая хүн тий. Хагас тэрбум хүн. Наач та хэдэн тэрбум хүнтэй л тий. Дэлхий чинь тэгэхэд жил болгон нэг 500 сая хүн бол шинээр энэ бэлгийн замын алдарт өвчин авсан байна гэдэг нь бол онцлогдож идэг. Мэдээж энэ тоогоороо дэлхийд бол угаасаа хамгийн их байдаг өвчнүүдийн нэг юм байна л гэсэн үг. За яагаад энийг ярих хэрэгтэй вэ гэхээр хамгийн гол нь хүмүүсийн хамгийн их нуудаг өвчин байхгүй. За бид нар ингээд одоо өөр халдварт өвчин ханиад авдаг ч юм уу тий хоолой нүддэг ч юм уу хүн идэж нуухгүй шүү дээ. За би өвдөөдөө халуураад байна, хоолой идэлээд байна тий эмчт үзүүлээд ингээд эмчилгээ ингээд явна. За бэлгийн замаар дамжих халдвар, бэлгийн замын халдварт өвчин одоо авсан өвчнүүд бол харин эсэргээрээ тухайн өвчнөө шууд нуух тий одоо янз бүрийн одоо шууд өөрсдөө эмчилгээ хийх гэж оролдох гэх мэтчлэн юм одоо жинхэнэ буруу энэ замуудыг одоо арга замуудыг ашиглаж эхэлснээр тухайн өвчин хүндрэх тэ бусдад дахин халдварлуулах за эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд ноцтой одоо хүндрэл учрах гэх мэт ийм одоо хохирлуудыг амсаад идэг. Манай төвд маш их одоо амсаж байгаа. Тэгээ бүр ингээд буруу явж байгаа бүр болохоо байгаад ирэхээр эмч сандж ирдэг байхгүй. За би яг ингэсэн юм аа тэ. Яг ийм болчлоо гэдэг. Иймэрхүү байдлаар бол одоо ханддаг. За үүний одоо гол жишээ гэдэг ярих юм бол
яг 2025 над одоо статистикээс авсан мэдээ байна л да. 2025 оны хамгийн сүүлийн үе. Одоо яг манай Монгол улсын статистик биелээд үгүй. 2025 оны 1-р сарын байдлаар Монгол улсад доохын халдвар 3 илэрсэн байна. Тэгээ 1-р сард 3 илэрсэн байна. За Тэмбүүгийн халдвар 450 тохиолдол илэрсэн байна. За цаг хүйтэн буюу гонорогийн халдвар 340 илэрсэн байна. За трихомназын халдвар бол 186 илэрсэн байна тий. Ингээ 1-р сард бол 979 хүн нийтдээ бэлгийн замаа дамжих халдвараа үдсэн байна гэдэг статистиктэй байна. За 2-р сард тэгвэл ямар байна? 2025 оны 2-р сард нь тий. Доохын халдвар дахиад шинээр 3 хүн үдсэн байна. За Тэмбүү гэдэг өвчнөр 366 хүн шинээр онцлогдсон байна. За цаг хүйтэн 265 хүн шинээр онцлогдсон байна. 1 сард ч тий. За трихомназын халдвараар 144 хүн онцлогдсон байна. Ингээд 2025 оны 2-р сарын байдлаар гэхэд хамгийн сүүлийн судалгаа статистик хэлж өгч штэ тий. Гэхэд бол нийтдээ доохын халдвар гэхэд шинээр 6 хүн онцлогдсон байна л гэсэн үг. Манай Монголд ийм одоо өндөр байгаа. 2024 оны яг өнгөрсөн оны байдлаар гэх юм бол нийтдээ одоо 10,000 гаруй хүн энэ бэлгийн замаа дамжих халдвараа үдсэн байна гэдэг ийм тоо байгаа. Тэгээд 10,000 гаруй хүн. Үүний 4,750 Тэмбүүгээр өвдсөн тий. За ингээд жилд 5,000 хүн л ингээд шинээр Тэмбүүгээр өвдсөн байна л гэсэн үг байна шүү дээ. За доохын халдвар өнгөрсөн 19 тохиолдол шинээр онцлогдсон байна. Монголд. За цаг хүйтний тохиолдол 3,500 илэрсэн байна. Трихомназ бол 2,000 гаруй илэрсэн байна. Тэгээ Тэмбүү бол 5,000 илэрсэн байна гэсэн. За энэ нь юу хэлээд байна гэхээр бид нар өнөөдөр энэ бэлгийн замаар дамжих халдварын талаа айгүй их ярихгүй бол ерөөсө болохоо байж байна л гэсэн. Болохоо байцсан байна ерөөсө. Сард нэг 1000-аад хүн өвчлөдөг юм байна. Жилдээ нэг одоо 10,000-аад хүн 10,000 гарцсан тий. Тэгэхээр ч одоо 5 жил мэлтэй гэхээр ч бас нэлээд явж бүр айгүй их явд. Ингээ 5 жил тутмын судалгаагаар унах чинь Азтай нийтээр одоо наал гэж байгаа. За тэгэл одоо хамгийн их одоо түгээмэл илэрж байгаа өвчнүүд бол сайн ярьж штэ Тэмбүү байна. Цаг хүйтэн байна. Трихомназын халдвар байгаа юм. За цаг хүйтэн одоо гонороо гэж ярьдаг тийм манай хамгийн түгээмэл мэддэг. Цаг хүйтэн. Несера гонороо гэдэг бактериар үүсгэгддэг. Ийм одоо бэлгийн замаа дамжих халдвар байгаа. За энэ дээр бол эмэгтэйчүүд бол хөвчлэн шинж тэмдэггүйгээр ингээ тээвэрлэгч байдаг. Тий. Ингээд яг гол шинж тэмдэг илэрдэг. Одоо буюу биднийхээр өвддөг хүмүүс бол эрэгтэйчүүд нь бол өвддөг. Ер нь бол шууд ингээд яадаг вэхээр шууд одоо бэлгийн одоо яг шээс дамжуулах сувгийн эдэт өрсөлд өвчин болчдөг байхгүй юу гонороо. Эрэгтэйчүүдтэй ингээд шууд одоо шээсний сүгээр нэдээ гоожвол эхэлдэг байна шүү дээ тий. Шээж чадахгүй маш их өвдөөл төрөө улчирхаа өрсөлд амжраал өрслөөр дахиж хүндрээл гэх юм. Ийм байдлаар бол илэрдэг. За хамгийн гол нь ингээд яадгүй гэхээр эрэгтэй хүмүүс энэ цаг хүйтэн гэдэг өвчнийг дутуу эмчилснээс болоод арга хэмжээ дутуу авснаас болоод цаашид энэ халдвар нь үлдээд цаашид ялангуяа төмсөг за цаашлаа төрөө улчирхаа архаг өвчнтэй цаашид ингээд төрөө улчирхаа тэр цаашдаа шохоожоод ингээд 35-аас дээш 40 наснаас эхлээд ингээд төрөө улчирхаа асуудалтай ингээд 100% болгодог. Энэ бол яг цаг хүйтэн гэдэг өвчний гол асуудал болоод байна. Төрөө улчирхаа нь маш хортой биш тий. Маш хортой тий. За ингээд ерөнхийдөө бол гол асуудал нь яагаад вэ гэхээр энэ бүх өвчнүүдийн юм нууц хугацаа гэж байна. Цонх үе. Юу ч мэддэхгүй гэсэн үг байна. Ямар ч шинж тэмдэг илэрхгүй үе байгаад идэг. Ер нь халдвар болгоно өөр хоногтой тий. За дунджаар бол нэг 14 хоног дотор ихэнх бэлгийн замаа дамжих халдваруудын цонх үе бол 14 хоног дотор байгаа гэж ойлгож байна. Ер нь Тэмбүү болон доох бол 3 сар хүртэлх одоо байдаг хамгийн урт хугацаа тий. 3 тохын алдраа авцсан хэрнээ эхний 3 сард шинжилгээ өгсөн ч илэрхгүй байж болох нь шүү дээ. Ирүүлгээ гараад байдаг гэж болно гэсэн үг. Ийм одоо аюултай байдаг байна шүү дээ. За тийм учраас одоо энэ цонх үед дээр нь бусдад халдаачдаг гэсэн үг. Хүн ер нь одоо жишээ нь яг цаг хүйтэн өвчнөд одоо үед ярихад за ингээд эрэгтэй хүмүүстэй өөрлөлт юм байна амархан. За ингээд одоо эрэгтэйчдийн бэлэг ихт нь хавдаад ингээд бэлэг ихтний зөөлөд өрсөл үүсээд ингээд
жишээний сүүс нийтээ гоожоо те ингээд өвдөд эхлэнгүүт нь яг яг энэ үед бол бэлгийн автал гэж байхгүй шүү дээ. Ингээд яг зовөр үлэрсэн үед бол бусдад халдаахгүйгээр яг тэр яг энэ өмнөх цонх үед нь бол яадаг вэхээр бусдад халдаачдаг гэсэн. За эмэгтэй хүнд бол ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй учраас өөрийгөө эрүүл гэж бодоод яваад байдаг. Ингээд яадаг вэхээр тухайн эмэгтэй хүн өөрийн бэлгийн хамтрагчтай энэ цаг хүйтэн гэдэг халдвар одоо буюу несреконро гэдэг халдварыг дамжуулчихдаг гэсэн. Тэг ингээд эргэтэй нөвдөд байдаг тий. За тэгээ ерөөсөө одоо яаж яах вэ гэвэл яг эмчид хандж ийж бүр ингээд эмчилгээний гайдлайнтай одоо несреконро бол яг ингээд тогтцсон эмчилгээний гайдлайн байгаа. Энэ гайдлайныхаа дагуу эмч бол танд эмчилгээ өчиж өгнө. Тэ? Ерөнхийдөө бол аюу тодорхой гэсэн үг. Нэгдүгürt үүсгэгч эсрэг эмчилгээ буюу яг несреконрод зориулсан ийм сонгомол антибиотикийг өндөр тунгаар хэрэглэдэг. Би бол нэрийг хэлэхгүй. Тэгэхээр хүмүүс маань одоо би даж эмчлэх гэдэг эмчлэхэд бусдын миний буруу гэж хэлээд байгаа зүйлийг хийх гэдэг нь гэсэн үг тий. За эмчилгээний гол зарчим нь бол нэгдүгээр үүсгэгч эсрэг эмчилгээ ингэж хийдэг байна. Хоёр дахь нь яг үрслийн эсрэг бас. Үрслийн эсрэг дааврын бус эмүүдээс бол одоо метронидазол ч юм уу тий хамгийн одоо энэ бэлгийн замаар дамжих үйлчлдэг энэ нэмийг бол яг тохирсон бас эмчин тухайн хүндээ одоо жимийн ч юм уу нас мас гэж үзэн шүү дээ. Тухайн хүндээ үзээд яг энэ хэрэгтэй жингээр нь хэрэгтэй байгаа тунгаар нь сонгож өгдөг. За үндсэн хоёр гол эмчилгээ бол энэ үүсгэгч эсрэг болон өрслийн эсрэг ийм хоёр эмчилгээ тодорхой хоног 7-оос 10 хоногт хийдэг. Давтан шинжилгээ хийдэг. Тэ ингээд одоо ер нь арга хэмжээ авдаг. За гонорог бол ер нь одоо эмчнэр бол шинжилгээ болон яадгүй гэхээр юугаар бодит үзлэгээр илрүүлдэг эмчнэр. Ерөнхийдөө бол гонорог бол хүмүүс хараад мэдчихдэг. Эмчнэр бол за энэ бол цаг хүйтэн байна гэх мэтчлэн тий. Гэхдээ заавал шинжилгээ хийж нэгдүгээр тухайн оншоо баталгаажуулах шаардлагатай. Хоёрдугаарт одоо гол юм нь юу гэхээр бэлгийн замаа дамжих халдварууд ер нь дангаараа байх нь их ховор гэдэм юм. Маш ховор. Тэгээ одоо жишээ нь ингэдэм байна л да. Яг өнөөдөр 2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоо үзүүлж байгаа чадвар аюул сайжирсан. Манай сүүлийн 10 20 30 жил ингээд жилээс сайжирсаа аюул сайжирсан. Одоо бол хатсангуй гайгүй бүгд нь үздэг болсон. 10 жилийн өмнө хэд бол тийм байгаагүй байна шүү дээ. За цаг хүйтэн байна гэж цаг хүйтнийхээ гайдлайнээс эмчилгээ явуулдаг. Тухайн одоо өвчт нь тухайн үед бол за идэгчлээ гэдэг явцдаг тий. Гэтэл давхар халамбитийн халдвар орсон ч юм уу тий. Далд халдварууд, бэлгийн замын далд халдварууд гоноротой хамт дамжаад ороод ирсэн. Хамт ороод ирсэн байжаа. Тэр нь урт хугацаанд үрсэл үүсгээд нэг төрөө үйлчрхийн архаг үрсэл, цаашлаа төрөө үйлчрхийн шохоожоод ингээд одоо асуудалтай болдог. Ийм одоо тохиолдол их байдаг байна шүү. Тэгэхээр ер нь бол нэгдүгürt бэлгийн замаа дамжих халдвар авсан л бол заашгүй шинжилгээ өгөх хэрэгтэй. За ер нь шинжилгээ бол 3 төрлийн шинжилгээ байдаг. За эхлээд бол тусаар ингээд шинжилгээ өгнө, хоёрт нь мазок өгнө. Ачтсан шинжилгээ. За гуравт нь бол PCR өгдөг тийм. Ямар дотор нь яг юуг нь алиг нь үздэг гэдэг би бодохгүй хэлээд үг. За тэгэхээр нэг иймэрхүү одоо шинжилгээний аргуудаар бол яг онцлно. За хоёрт нь бол яг эмчийн бодит үзлэгээр ямар зөвөр илэрч байгаа юм гэдгийг бол яг эмч бол тухайн бодит үзлэг мөн асуумжаас тийм ямар эсэлттэй бэлгийн харилцаанд орсон тийм хамгаалт хэрэгсэн юм уу үгүй мүү гэх мэтчлэн. За энэ гурван дэв үндэслээд бол яг эцсийн оншид тавьдаг. Эцсийн оншид тавьсан дараа эмчилгээний үдэн бол ингээд тодорхой байдаг гэсэн. За хамгийн гол нь энэ удах тусмаа хүндрэл өгнө. Удах тусмаа л эмчилгээт асуудалтай болно гэсэн. Тийм учраас хүмүүс маань нуун гэдэг бол бэлгийн замаа дамжих халдварууд хамгийн буруу зүйл нэгдүгээр тийм. За халдвар авсан л бол яах ёстой вэ гэхээр эмчт хандах ёстой гэсэн. Эмчт хандах. Одоо халдварт өвчин судлалын үндэсний төв гэдэг байж байгаа шүү дээ тийм. Халдвартын эмч байгаа тийм дотор чи яг бэлгийн замаар дамжих халдварын эмч гэдэг бод тустай баг. Тэгэхээр яг энэ мэрэгжлийн эмчт нь хандаад тухайн эмч маань яадгүй гэхээр яг системийн дагуу эмчилгээ хэрэгжилж бүрэн идэгнэ. Бүрэн идэгнэ гэдэг нэг бэлгийн замаар дамжих халдвар дээр нэг заваа юм нь бүрэн идэгнэ гэдэг чинь нэг ойлголт байна. Эмчилгээ дутуу хэрэглэснээс болоод үлддэг гэх юм уу. Бүрэн нэг үүсгэгч нь бүрэн устгадахгүйгээр үлдчихдэг. Энэ удаан хугацааны дараа гэд өрөсөл үүсгээд те ялангуяа одоо эрэгтэйчүүд бол төрөө үлчирхай эмэгтэйчүүд дээр бол одоо умаа өндгөвч те за эмэгтэйчүүд өрсөлийн гол шалтгаан болоод байдаг.
Ийм одоо хүндрэлтэй байгаад. Ийм учраас бүрэн эмчлэх гэдэг зүйл айгүй чухал байдаг. Бүрэн эмчлэхийн тулд эхлээд онцлогоог маш сайн хийж өгөөд за ингээ үүн тайл яг одоо юу хийж явах хэрэгтэй гэсэн үг. Бүрэн эмчлэгийг бол хийж явах. Ийм баталгаажуулж байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр эмчээ бүрэн эмчлэгтэйгөө одоо цаг хүтэн ч юм уу байлаа гэж бодоход тэр нь одоо нэг шинж тэмдгээ өгөхгүйгээр ингээд өөрт нь эрүүл болсон юм шиг байгаад идэх гэсэн үг. Тийм даалт хэлбэр таагаад гэсэн үг байна шүү дээ. Бүр эмчилгээ нь бүрэн эмчлэгтэйгүү. Гэхдээ тухайн үед бол одоо өрсөлдлийн хурц үе намжаацсан гэсэн үг. Тэгээд цаана дараа нь яадаг вэ гэхээр эртний хүн дээр бол ингээд төрүүлж цаг юм тэгээд орхичдаг гэсэн үг байна шүү дээ. Тэрнээсээ болоод ирээдүйд энэ хүн чинь 35 дээш наснда төрүүлж байгаа өвдөд эхэлчихдэг байхгүй. Яг бэлгийн замын өвчин бол одоо бусад бүхэл өвчнөд адилхан хинж тусч болох те өнөөдөр одоо хэн нэгний шоолоо сууж байгаа маргааш тусч болох ийм л асуудал. Тэгэхээр одоо юу гэдэг хэн нэгэн бэлгийн замын өвчин туссан одоо нэг хүн ирэхэд эмчин ч гэсэндээ нэг юм нэг хөөрхөн амтан одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн аюу хүнд байна штэ те нэг юм өстой зоргилж байгаа л нэг салгалал эмчтэр очдог. Тэгсэн нөгөө эмч нь одоо юу гэдэг учир зүггүй загиндаг ч юм уу эсвэл одоо нэг тийм те нэг одоо баг нэг трама гэж хэлж болохоор тийм зүйлийг үзүүлдэг ч юм уу иймэрхүү зүйл бас их ажиглагддаг одоо тэр бүх хэл одоо жирэмсэн болсон хүнийг хүртэл юу одоо өдийн насалчаас сексигээ гэж гэдэг юм уу ч гэлөө ингээд айгүй юм сонин хандлагуудаас бас хүмүүс айгүй их ингэж айдаг тийм тал бас их ажиглагддаг. Тэгээ сонсож байгаа хүмүүс маань бас анхаарна үзээ. Энэ бол тэгээд адилхан л өвчин гэдэг талаас нь би бас нөгөө хүнлэг энэрэнгүүг хүний эрхийн үүднээс бас айгүй хандаж бас бодож байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хостой болоод гэх юм уу хэн нэг өвчтэй байхад ч юм уу одоо тэгэл нэг ял үрцэн юм шиг тийм биш энийг бас тэгж ойлгоосэй гэж боддгийм аа. За тэгээд хоёулаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр чанартай онцлогоо эрүүл ирээдүйн эрт дэлгэрүүлгийн медскан төв маань манай эрүүл мэндийн нэвтрүүлгийг явах боломжийг олгож байдаг захирлын сууж байна гэдэг шиг. Тэгээд сая манай од мөндрийнхэн бүгдээрээ бас медскан бүгдээрээ орчлоо тийм ямар гоё юм сэтгэл өөдрөг өөртөө ихтэй гоё мэдрэмжийг авбаа тий. Одоо би бол жишээ нь ингээ бүх асуудлаа тэгээ ясны төвшөнд эсний төвшөнд дотор эргэтэн бүгдийг ингээ харахын хараад яс масаа хараад айгүй гоё байна те яг асуудал гарсан уу гэвэл гарсан тэрийг мэднэ гэдэг гоё юм байна. За тэгэхээр энэ имлэг дээр яг одоо би бол жишээ нь одоо ханаа түрээл имлэг дээр очдог ч юм уу маш олон имлэгүүд дээр очижсэн шүү дээ өдний насны би одоо те тэгтэл медскан дээр очиход яг анх удаага надад нэг юм гадаад улсад ирсэн юм шиг юм мэдрэмж төрсөн. Яг тийм мэдэн шууд төрж ийн үү те? Тэгвэл яг гоё болж. Одоо бид нар дээр ингээд шууд богоовч зүйлгээл бүх мэдээлэл агуулсан богоовч зүйлгээл ингээд цоошин ариутгсан хувц өмсгөл тэгээд ерөөсөө одоо ингээл одоо алган дээрээ бөмбөрүүлнэ шиг хөтлүүлээл за тийш ороод нэг энгийн багцтай орсон үүн дээр нь болохоор миний ерөөсөө урд өмнө үзүүлж байгаагүй шинжилгээнүүд байсан би бүр хөх нэр энийг өстө үзүүлж байгаагүй юм биш үү гэж бодогдоод жишээлбэл одоо ясны сэргижилт орж байна тэрэн дотор за тэгээд өөрийгөө одоо өндрөө намснаа мэдлээ одоо тэрийг тогтмол хилдэг байсан нэг өндөр байгаадсан чи тэр маань биш болцсон байжээ за тэгээд дээрэс нь одоо шээс цус 40 гаруй юм шинжилгээг авсан. Яг одоо бас жоохон мартаад байна л да. Чихрийн шижнэнгийн асуудал байна уу? Бамбаа булчирхаан өгөгдөл байна уу? Дээрээс нь одоо хөхний хор тавдрын хөхнийг одоо рентген тэрийгэ хийлээ. Тэгээд хүн ч одоо ямар ч их олон хүн бас уйланхаа энтертэй гаравдаа. Тэгээд одоо бөөрний уйланхаа, илэгний гэл ерөөс янз бүрийн уйланхаанууд байдгийн байна. Тэгээд маш юм шин мэдээлэл авлаа. За дээрэс нь шинжилгээний оншоо аавна гэдэг нэг хэрэг үүнийг бас тайлбарлах эмчийн тайлбар маш чухал байдаг тийм. За тэгээд эмчийн тайлбар бол бас үнэхээр юм одоо мэрэгжлийн гэх юм уу те маш гоё дээрэс нь одоо та энэ дасгалыг хийгээрэй гэд дасгалынхын зураг хүрхтэй та өглөөдөө юм мэдж яхаар юм бэ шүү өнтер гэд бүх нарийн деталлуудтай. За одоо таны одоо дээгийн дутагталтайгаа олж мэдлээ одоо би жишээ тэгээд ингээд маш гоё үйлчлэгийг авсан маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд үзэж байгаа үзэгчдийг бас медскан гэд фоллоу хийгээд дараад ороорой тэр вебсайтаар нь ороод бүх үйлчлэгээнүүдийг хараарай. Монголд байхгүй л одоо юм гоё цэвэрхэн бөгөөд найдвартай. Тэгээд хамгийн гол нь хамгийн сүүлийн үеийн технологиудыг эдний эмнэлгийнхэн маань авчираад ингээд үйлчлэлт нь айгүй инновацлог тий маш их ихтгэл төрөх юм уу тийм байсан. Тэгээд медсканыхаа хамт олон бүгдээрэнд нь маш их баярлсан шүү. Тэгээд маш гоё үйлчлэгээтэй. Үнэхээр цэвэрхэн орчин тийм гоё газар байна лээ. За тэгэхээр медсканд орсон ийм гоё сэтгэлтэй орнодоо баярлалаа.
За тэгээд хүмүүс маань медсканаар үйлчүүлээрээ тий. Медскан CGM эсвэл 77 77 22 21 гэдэг манай утсаар бас мэдээлэл авч болно. За од мөндрийнхөө захиралд бас баярлалаа. Тий. Бас ажилчтай ингэж анхаарна гэдэг чинь хүн бүрэнд юм гоё урам зориг гэж байгаа байхгүй тий. Ажилчтай ингэ 100% ижил байдлаар хандаж ингэж анхаарна гэдэг бол бас ховор юм л да. Тийм учраас бас од мөндрийн одоо өмнөх болон шинэ захиралтай гэдэг хоёр баярлаа тий. Өмнөх захирал маань яасан ч гэнэ. За тэр яг эмчээ би нэг тодруулах юмнууд байгаад байна. Бэлгийн замын халдварт өвчин бэлгийн замаар халтна гэж тайллаа тийм ээ. Гэхдээ нөгөө нэг юм хар цагаан гэл ингээл эргэждэг шиг биш. Аюулгүй олон хүний амьдрал чинь хачин тохиолдол тийм ээ одоо хачаа юм болж идэг шүү дээ. Тэгэхээр аман сексээр одоо нин өгөөл яри тийм ээ. Одоо юу гэдэг би бэлгийн замын халдварт өвч авахгүй тул зүгээр аман секс хийчээ гэдэг ч юм уу ийм шийдвэр гаргаж болно шүү дээ. Аман сексээр бэлгийн замын өвчин халтах юм уу? Нэгдүгээр асуулт. За хоёр дахь нь болохоор одоо энэ бэлгийн замын халдвартай тэр нөгөө дурын шингэн юм уу одоо ямар нэгэн шингэн л байгаа даа шүү дээ. Тэр шингэн маань юм хуурай нөхцөлд гарч ирээд хэр удах юм. Одоо жишээлбэл секс той байлаа гэж бодъё л доо тий. Тэрнгээрээ би одоо юу гэдэг халдвартай байхдаа ашиглаж агаад дараа нь халдваргүй байхдаа одоо мартаа ч юм уу тий нөгөөдгөө эсвэл сайн цэвэрлээг байж байгаа хэрэгэлдэг ч юм уу. Ийм нөхцөл буцаад одоо тийм зүйлээс халтна гэж байх уу. 3 дугаарт би тэмбүүтэй ч юм уу цаг хүйтэнтэй хүнтэй найз охинтойгоо ч юм уу те зүгээр ингээд нэг байнд хамт тусанд орчих л та эсвэл хүүхдтэйгээ хамт тэмбүүтэй хүнтэй би нэг байнд тусанд ороход энэ халтах юм уу бас нэг социализмын үед орд ирний даваагаар тэмбүү халддаг гэдэг юм маш их юм асуудал та яг базаад ерөөдөө хариулт нь бараг нэг гарч хож магадгүй учраас яач маш юм буруу зүрх ойлголтууд байгаа гэдэг орны даваагаар халтах уу те за нэг асуултаа мартчихлаа юу ч энийгээ сонссоо те за тийм нэгдүгürt уучлаарай санчлаа нэг үсээ асуучих. Заг хүүтэнг бас нөгөө нэг одоо намайг л хүүхэд байхад ингэж ярьдаг бас аахгүй. Хүүтэнд ингээ салхины өөдөө сөрж хийхээр заг хүүтэн тусдаг гэд нэг ийм яриа айгүй түгээмэл явжсэн заяа. Тий за. За. За нэгдүгürt аман секс ч юм уу те. За эсвэл одоо шулуун гэцээр ч юм уу. За ер нь аль шилбэрийн үед бэлгийн замын халдвар бол 100% дамжина. Тэгээд яагаад гэвэл энэ бэлгийн замын халдвар үүсгэж байгаа гол зүйл нь үүсгэгч нар гэдэг. Үүсгэгч нь юу гэдэг вэ гэхээр бактери, вирус, эсвэл чимэгч гэсэн 3 төрөлт бол байдаг. Одоогийн байдлаар дэлхийд бол бүртгэгдсэн 30 гаруй төрлийн ийм үүсгэгч нар байна гэдэг. За тэгэхээр эдгээр маань одоо аль ч төрлийн сексийн үед бол хамгаалтгүй бэлгийн хавтлын үед халдвар 100% дамжина. Тэ? За тухайн эрийн боллиг эрхтний гадаргууд одоо гадаргууч салстанд бол бас агуулгадж яадаг. За мөн эрен бэлэг эрхтнээс ялгарх шүүрэлт энэ одоо үүсгэгч нар агуулгадж яадаг учраас аман секс хийх үед ч гэсэн яг нь бэлгийн замын халдвар авчдаг гэсэн үг. Тэ? Ийм одоо хүндрэлтэй юм аа. Ийм учраас ерөөсөө л хамгийн гол зүйл бол одоо хамгаалалттай бэлгийн хавтал тэ. За мөн хамгийн гол нь бэлгийн амтгчтай үнэнч байх гэдэг хоёр зүйл бол айгүй чухал. За мөн дээрээс нь нөгөө одоо секс той гэдэг байгаа шүү дээ тийм. Секс тойор бол халдварладаг гэж үздэг. Бүрэн ариутгаагүй одоо цэвэрлээгүй энэ үед бол секс тойор бол дамжиж халдварладаг гэж үздэг. Ийм учраас үүндэр бас их анхааралтай хандах хэрэгтэй. За одоо тэр гадаргуудад хэд хон мон тэр гэсэн юмнууд нь бол хацсангуу гайгүй. Ер нь бол вирус, бактери тэр бол шимэг шинтэр бол 14 хоног дотор устж байна гэхдээ халдварлах эрсдэлтэй байдаг учраас одоо юу гэмдэ цаа шинийг авч тэ хэрэглэх нь бол хамаагүй найдвартай л гэсэн. За 3 дахь асуулт нь бол ийм байгаа. 3 дахь нь одоо нөгөө салхи сөрж мөрж. Тий, одоо байнд хамт усанд орох тий. Салхи сөр хоёрлолцод байгаа. За байнд усанд орох. За ор хүнжлийн дэсгэр мэсрэхэд байдаг. За энэ нүгүр бол дамжихгүй л гэж үздэг. Гэхдээ эрсдэлтэй гэж бас үздэг. Зарим улс орных. За жишээ нь ялангуяа Азийн улс орнууд байдаг. Япон ч үгүй юм уу тий. Энэ улс орнууд чинь ариун цэвэр. Одоо жишээ нь юу гэхээр хамт усанд ороход аюу өндөр эрсдэлтэй гэж үздэг байхгүй. Айгүй өндөр эрсдэлтэй гэж үздэг. Тэгэх юм учраас нөгөө ганц ганцаар усанд орох те
насан турш хүмүүс нь хүүхдтэйгээ хамт усанд орохгүй байх. Нөө мэдэхгүй шүү дээ алдартай гэдэг мэдэхгүй байх үедээ орох гэдэг нь бас эрсдэл үүсч магадгүй гэж үздэг. Хувь нь бага учраас бага боловч одоо магадлал гэдэг зүйл байгаа л бол тэр эрсдэлтэй л гэсэн санаатай. Тэ 10 жилийн давуу шиг адилхан. Тэ унтж байгаа үед одоо юу гэдэг чинь те одоо хөвүүч ингээл тодорхой шүүрл ялгарч байгаа шүү дээ ирэмэл хэрэгтнээс тэр нь одоо зөв жишээ ингээ таамаг авахд даван дээр одоо тусцсан байлаа тэр нь ингээд хамт унтж байгаа хүнд ямар нэгэн байдлаар хүрлцээд очлоо гэдэг юм уу те ингээд яг тэр үед нь тухайн шингэнд байсан одоо бэлгийн замын халдвар үүсгэгч нь идэвхтэй байж таарад халдвар дамжих ч юм уу ийм эрсдэл бол байгаа. Гэхдээ маш бага хөвтэй байдаг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За дөрөвдүгийнх нь тэр нөгөө цаг гүтэн гэдэг нэртэй холбоотой байх л та. За яг энэ нэрний талаар бол яг над одоо хүмүүс янз бүрээр ярьдیں۔ Эднэд тийм яга цаг гүтэн гэж. Цаг нь ч юу юм те. Тэ цаг гүтэн гэж нэрлсэн талаар бол ярьдаг те. За мэдээж тэр салхи сөрж мөрж хийхдээ ямар ч хамааралгүй энэ бол Neisseria gonorrhea гэдэг яг бактериэр халдварладаг юм. Бэлгийн замын түгээмэл тохиолддог халдваруудын нэг байна шүү дээ. Хамгийн түгээмэл тохиолддог халдваруудын нэг. Хамгийн түгээмэл тохиолддог халдварууд одоо би сая статистик дурдаад байна шүү дээ. Нэгдүгээр одоо цаг гүтнээсээ илүү тэмбүү байгаа даа шүү манад. Тэмбүүгийн халдвар чинь тий 460 илэрч яхаа цаг гүтэн 360 илэрч гэдэг ч юм тий. Гуравт нь бол трихомонац гэдэг. Трихомонац гэдэг нэг ийм муухай халдвар байдаг. Трихомонац бол ер нь нэг эрэгтэйчүүдийн талаас нь 80% нь шинж тэмдэггүй. Ямар шинж тэмдэггүй. Эмэгтэйчүүдийн 50% нь шинж тэмдэггүй. Илэрдэг. За ер нь одоо яг юуг өвдүүлдэг гэхээр удаан хугацааны дараа эрэгтэйчүүдэд ингээд төрөө үлчирхайг өвдүүлээд архаг өрсөлдүүлээ шохоожуулаад ингээд орхичдаг гэсэн үг. Эмэгтэй хүмүүст бол хамгийн их нөгөө юу өтрээний өрсөл үүсгдэг. Энэ трихомонац гэдэг энэ халдвар нь тий өтрээний өрсөлдлийн одоо гол шалтгаан болдог ийм одоо халдвар байна. Цаг гүтэнд бол эмэгтэйчүүдийн шинж тэмдэг илэрхгүйгээр эмэгтэй хүн бол твэгч болоод эрчүүд тараагаад яваад байна гэсэн шүү дээ. Эрчүүд нь яг за одоо гонорогоор өвдөд өгдөг. Гэтэл эсрэгээр трихомонац төр бол яаж нэхэр эрчүүд бол бараг 80% нь ингээд бол ямар ч шинж тэмдэг илэрхгүйгээр ингээд эмэгтэйчүүд тараагаа явуулдаг. Эмэгтэйчүүд трихомонац авахаараа шууд өтрээний өрсөл болоод өгдөг тий. Ийм одоо өвчин бас байдаг бахнэ. За одоо ингээд ерөнхий ингээд түгээмэл тохиолдог арай бага хүндрэлтэй өвчнүүдийн ярьж байна. Одоо цаашаа нөгөө аюултай зүйл нь тэмбүү гэдэг тий. За тэмбүүгийн халдвар чи яах вэ? Одоо бактери шүү дээ. Тэмбүү чинь Treponema гэдэг бактери. За тэмбүү тэгээд маш их байгаад байна. За тэмбүү чинь гол нь цаашлаад нөгөө зүрх судас төв мэдрэлийн системээ гэмтээдэг. За яс, арис, за энэ мөгөөрс зөөлөн эдэнд үрсэл үүсгдэг маш удаан явцтай тий ийм одоо хоруу чанар ихтэй ийм юу бахна шүү дээ. Талдаа төвчин бахна шүү дээ тэмбүү. За ерөнхийдөө бол хамгийн гол нь цонх үе нэдэг. Бэлгийн эрсдэлтэй ийм бэлгийн хацаанд орсноос хойш 9-өөс 12-7 хоногийн дараа шинж тэмдэг гарч эхэлдэг. 9-өөс 12-7 хоног гэдэг чинь бүр айгүй урт байгааз 2 сар гарan болчлоо. Тэ бүр энэний хойно ингээ шинж тэмдэг гарч эхэлдэг. За ингээд цээж гар хөлөндөө тууралд гарч ирнэ тэ. За эсвэл нөгөө амны хүндийд бэлэг ихтэн дээр ингээд ийм шалбархаатай ийм яр гарч ирнэ тэ. Амны хүндийд бас гарч ирдэг тэ. За ингээд яадгүй гэхээр нөгөө гарч ирсэн одоо энэ шархлаа одоо ийм гөвдрөө гад ирсэн баг шүү тэмбүүгийн тууралт. Энэ тэмбүүгийн тууралт нь бол өвчнгүү хүндүүр биш гэсэн үг тий. За тэгээд дээрээс нь зовооргүй байж болдог. Тэг хүмүүстэй анзаарахгүй эхлээд ер нь бол яг иймэрхүү байдлаар бол явдаг. За хамгийн гол нь олон жилийн турш энэ тэмбүүгийн алдарч хүний биеийг өвдүүлдэг. Ингээл амжилтгүй бол яваал байх нь шүү дээ. Гэт төв мэдрэлийн системийг гэмтэн, захын мэдрэлийн системийг гэмтэн, зүрхийг гэмтэн, хүний биеийн судасыг гэмтэн, ясыг гэмтэн тий. За арсыг гэмтэн, дээрээс нь яг мөгөөрс энэ одоо холбогч идүүдийг гэмтээдэг тий. Ингээ хамар нь унцдаг. Тэмбүүнд идэгдээд гэсэн. Тий тэмбүүнд идэгд мөгөөрсөх болж гэсэн үг шүү дээ тэр хүн. Айлгүйгээс хамаргуун дээргээд одоо үг байлаа шүү дээ тий. Тэр одоо юу гэсэн үг вэ гэхээр
хамаргүй хүн чинь ямар ч үс эмчилгээ хийлгээд ирүүл болцсон гэсэн үг байна шүү дээ. Хамгийн наазах. Тухайн үед одоо яг социализм үед одоо бүр ингээд улаан цагаан тарианд ортол манайх чинь тэмбүүд баригдсан баггүй. Одоо юуг нь нөх манайх Монгол улс ч яг тэр нэг 50-аад оноос гэх юм уу та ер нь бол хойш ингээд яг эмчилгээ ингээд бүр эхлээд ингээд соёлжуулаа тий. Тэгээ улаан цагаан тариа гэдэг ярьдаг штэ манайх чинь. Улаан цагаан тариаг одоо ер нь антибиотик гэсэн үг л тий. За ингээд жинхэнэ улаан цагаан тарианд орж нийтээр нь улсаар нь яах нь халтргүүжүүлжээж явах одоо эмчилжээж ингээд тэмбүүнээс уулын санссан. Манайх яг социализм сүүлийн үед бол үнэхээр багасч ирсэн байна шүү дээ энэ халдвар. Тэмбүүгийн халдвар бол. Ингээд 90 он гарсан 90 оноос хойш ингээд нэмэгдэж явсараагаад яасан бэ гэхээр одоо ингээд Аздаа нэгт орж байна. Буцаа тэмбүүгээр Аздаа нэгт орж байна. Тэгээ ерөөсөө ингээд зах замраагүй бэлгийн одоо хамгаалтгүй бэлгийн авдал маш их байна. Үүнээсээ болоод энэ тэмбүү гэдэг халдвар бол аюулгүй ам бөхтөгөөр ингээд тооны ихсээр байгаа одоо ингээд ерөөсөө сар болгоно л 450 хүн шинээр онцлогдож штэ. Сар болгоно 450 хүн. Зөвхөн тэмбүү гэдэг хүчнээр бол онцлогдож байна те. За тэгээ нэг тэмбүүгээр онцлогдчих юм бол тэмбүүгийн эсрэг бие хүний бид үүсчдэг. Одоо ингээд шинжилгээ өгөхөөр тэмбүүтэй юм шиг ингээд гарч ирдэг. Тэ айгүй одоо бас эрсдэлтэй. Тэгээ бас бүрэн идэх нь ингээд нуугаад яваад ижил ерөөсөө болохгүй. За энэ бэлгийн замын одоо дамжих халтруудаас болоод бас гэр бүл салт гэдэг зүйл айгүй их болж байгаа. Бас. Дагаад энэ бол орчин үед бол гэр бүлийн одоо гол асуудал юм бас нэг болж байгаа. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гэдэг бас маш ноцтой асуудал. Тийм маш ноцтой асуудал. Хүүхэд нэрээ хүүхдээ амиг аваа авчдаг асуудал байхгүй төрөлхийн тэмбүүтэй. Ээж нь аваа авчдаг. Тийм шүү дээ. Ээж нь ингээл яг тэмбүүгийн одоо халдварын эд үедээ байх үедээ хүүхэд төрүүлчихэж байгаа байхгүй. Тэгэл ихээ сурах төрөх замаар тэмбүүгийн халдвараар төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрчихөж байгаа гэсэн. Тэгээ ийм одоо асуудал бол энэ бол нуулгүй айгүй их байгаа. Манай төрхүүд төр бол энэ тэмбүүтэй төрж байгаа эхчүүд бол цөөхөн биш айгүй их болчихсон. Энэ бол бидний өнөөдөр ярих хэвээр тий одоо энэ бэлгийн замын одоо дамжих халдвараас сэргийлэх. За одоо бэлгийн амтарч хосууд бие биедээ өмнөж байх нэгдүгээр тий. Хоёрдугаарт хамгаалалт хэрэглэх. Одоо ингээд тоглоомоор хэлж байгаа ч гэсэн одоо тухайн үед гүндалаа эрүүл мэндийн сайд байх үед те нөгөө бэлгэвч хэрэглэгээл ярьж явах үед буурж исэн юм бэл. Бэлгийн замаа дамжих халдвар. Ямар сүрхий. Тэ одоо энэ бэлгийн тухайн үед яг нөгөө бэлгэвч гэдэг зүйлийг одооныхоор бол инфлюенс хийж исэн бахна шүү дээ. Нийт олон нийтэд те өөрийг нь тэнэг мангараа шолж исэн ч гэсэн тэр хүн яг нь энэ чухал гэж ойлгоод нийт гэсэн бас тэр нь үр дүнгээ өгж исэн бахна ш. Ингээд буурж исэн гэсэн үг. За ер нь бол одоо бэлгийн замаа дамжих халдвардаас урьдчилан сэргийлт бол яаж урьдчилан сэргийлэх үү гэхээр нэгдүгээрт бол нэг төвч гэдэг юм тий. Яг одоо бэлгийн замын одоо ямар нэг ажил хийдэггүй бол мэдээж халдвар авахгүй л гэсэн үг тий. Тийм учраас яг нөгөө хамтрагчтай одоо итгээд гэх юм уу яг одоо өөрөө үнэнч байж чадах юм бол хоёр хамтж ямар ч насан туршдаа энэ бэлгийн замын халдварыг л авахгүй байх бүрэн боломжтой. Нэгдүгээр за хоёрдугаарт за одоо ингээд хамгаалтгүйгээр эрсдэлтэй бэлгийн авталт орох нь л бэлгийн замаа дамжих халдвар юм бол гол асуудал болоод байгаа гэсэн. Тийм учраас хэрвээ ийм одоо эрсдэлтэй гэж та үзэж байгаа одоо бэлгийн авталт орохоор зайлшгүй яах нь хамгаалт хэрэглэж байгаа хэрэгтэй. За энэ хамгаалт гэдэг нь ерөөсөө бэлгэвчийг хэлж байгаа шүү 100%. Энэ бэлгэвчийг хамгаалдаг энэ халтаас урьдчилан сэргийлдэг юм байхгүй. Хүмүүс ингээд янз бүрийн одоо маркетингийн золиосонд орж эрүүл мэндээр охирдог. За энэ юмыг уучвал ингээд бэлгийн замын халдвар авдаггүй, доох авдаггүй гэл те. Сүүлийн үед чинь хятадаас оруулж ирж байгаа ч юм янз бүрийн юм бэлтгэлүүд ихэд таагдаж байна. Эдгээр бол ер нь бүгдээрээ хотлаа шүү. Бэлгийн тэр тухайн бэлгийн замаа дамжих халдвараас бол сэргийлэх боломжгүй гэж үг. За амжилт тэгэхээр тэмбүүгийн халдвар хамгийн өндөр байна гэж байна тийм. Тэгэхээр магадгүй одоо яг үдсэж байгаа хүмүүс донд ч гэсэн тэмбүүгийн халдвартай хүмүүс одоо юу гэдэг арай илүү тоогоор байх магадaltaй гэсэн үг шүү дээ. Нэг тоо утгаараа тийм ээ. Тэгэхээр тэмбүү дээр тодруулъя.
цуснаас одоо нэг тусцсан байхад тусаад бүрийн эмчилгээ хийлгэчлээ гэж бодъё тий. Энийг тэгээд насан туршдаа хянаад байх хэвээр мó эсвэл нэг эмчилгээ хийлгэсэн учраас бүрийн эмчилгэсэн гэдгээ одоо дахин шинжилгээгээр баталгаажсан учраас тэрийг ингэж зүгээр санаа зовхгүй байх юм уу? Хоёрдугаарх нь болохоор цуснаас тэгээд өхөн өгтлэн тий хизээч арилахгүй юм уу тий. Тий эсрэг бие нь бол за нэгдүгürt бүрийн эмчилгээ хийчихвэл 100% идэрчиж байгаа. Энэ хөө. Тэгээд дахиж одоо шинээр халдвар авч ижил тэмбүүгээр өвднө гэсэн үг. Тухайн яг тухайн үед авсан тэмбүүгийн халдвараа бүрийн эмчилжүүл асуудал байхгүй 100% идэрчиж байгаа. Яг тухайн идрэх үед үүссэн тэр нөө эсрэг бие нь бол насны турш таталагдана л гэсэн үг. Энэ бол тусны шинжилгээ авах тамга шиг үлднэ л гэсэн үг байна шүү дээ. Ер нь бол тэмбүүгийн халдвар авч исэн байна энэ хүн. Тэгээд идэгсэн байна гэдэг эсрэг бие нь бол үлднэ л гэсэн үг. Тэр нөгөө тэмбүү илрүүлэх шинжилгээндээ тэмбүү байгаа эхний одоо тусны шинжилгээнд дээр тэмбүүтэй юм шиг гарч ирээд ингээд асууд бас үүсгээд байдаг байхгүй. Тэр нь одоо идэвхтэй юу идэхгүй юу ч гэдэг юм уу тэгж дахин үдчихэж мэддэг юм байна тийм. За бүрэн идэгдгүү өвчин бол ер нь вирусын гаралтай өвчин. За хамгийн түгээмэл тохиолддог бэлгийн замаа дамжих вирусын одоо халдвар бол бэлгийн хомхой байдаг. Бэлгийн хомхой буюу герпес вирусын халдвар гэсэн. Энэ уруулын хомхойны вирус мөн үү? Тэгээ уруулан дээр хомхой гарч байгаа шүү дээ. Герпес вирус. За энэ чинь ингээд яг бэлгийн герпес нэгэд арай өөр төлөв байгаа. За энэ бэлгийн одоо уруул дээр бэлгэрхтний ойр орчимд ингээ яр гардаг л гэсэн хомхой гардаг тий. Цэврүү үсэл тэр нь ингээл шархлаад яр болдог. За энэ вирусын гаралтай халдварыг ер нь нэг удаа авчих юм бол бүр идэхгүй шүү дээ. Насны турш шүү дээ. Тэгэл за 10 жил 20 жил чамаагүй байхгүй ингээ идэгцэн юм шиг байхгүй байсан байж болно. Тэгээ явж дахлаа солронгууд яах нь гараад ирдэг гэсэн. Тэ ийм одоо цаваа халдвар хүртэл одоо вирусын гаралтай халдвар байждаг. За вирусыг дамждаг хамгийн хүнд халдвар бол одоо бэлгийн замаа дамжих халдвар хамгийн одоо хүнд халдвар амь насаа ихүүд аваад явчихдаг халдвар бол бид нар мэдэн доох буюу үүний үүсгэгч нь одоо HDHV буюу хүний дахлал хомсдлын вирус гэдэг нэртэй вирус байгаа. За халдварыг нь болохоор хүний дахлал хомсдлын вирус гэдэг. За энэ вирусыг хүний бие авчна. За авангуут энэ вирус яадаг вэ гэхээр хүний дахлааны эсүүдийг одоо шууд алдаг гэсэн үг. Шууд их ойлгочих болно. Хүний дахлааны системийг одоо нураадаг, дахлааны эсүүдийг алдаг вирус гэсэн үг. Ингээ яг дахлааны эсүүдийг алангууд хүн дахлааны эсгүй болчих шүү дээ, тий. Тэгэхээр ингээд энгийн ханиад хүртэл яг нь айгүй хүн тусна гэсэн үг шүү дээ. Шууд энгийн ханиаданд хүртэл нас барахаар ингээд дахлааны эсүүд нь байхгүй болоод ханиад тусаад өвдөж байгаа яг ингээд тухайн өвчнийг нь доох гэдэг. Дахлын олдмол хомсдол гэж нэрлэдэг. За үүсгэгч нь бол HDHV буюу хүний дахлал хомсдлын вирус гэж нэрлэдэг. Дэлхийд одоогийн байдлаар бүрийн эмчилгээг нь олоогүй. Маш сайн одоо дахлааг нь дэмжиж стандарт эмчилгээ хийлгээд одоо олон жилдээ онцлогдсоноос хойш насны туршдаа одоо хүртэл ингээд хэвэн явж байгаа хүмүүс бол байдаг. Дэлхийд одоо олон ч хүмүүс байдаг. За миний одоо толгойд орж ирж байгаа нь бол NBA-гийн одоо исэн Magic Johnson байна. Тэ энэ Los Angeles багийн тоглогч байсан NBA-гийн суперстар Magic Johnson бол дохын алдар авсан. Одоо бараг 30 гаруй жил болцсон байхаа зүгээр би яг таамгаар үзэхэд одоо хүртэл ингээд эмчилгээгээ тогтнол хийлгээд ингээд бол ирүүл явж байгаа. Бас ийм тохиолдол байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс маань бол HDHV-ийг нь одоо халдвар аваад 5-аас 10 жилийн дотор бол нас урчдаг. Доох гэдэг хүчнөр. Ер нь одоо логик нь бол амархан байна шүү дээ. Дахлааны эсрийг устгадаг вирус байдаг байна шүү. Тэр вирус орж ирэл хүний дахлааны эсүүдийг устгаал хүн хамгийн энгийн хүчнээс болоод яах нь амь насаа алдах хүртэл хэмжээнд очиждаг. Энэ хүчнийг бол доох гэж нэрлэдэг гэсэн. За энэ хоёулаа хамтран ажилладаг танилцуулаад өргөжлөө. Тэгэхээр худалдаа өвлийн банк маань хамтран ажилладаг. Манайхтай урт хугацаар хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр үрждэг сар хариултаа хадгалъя гэдээ яг одоо юм урамшуул явж байгаа юм. За манайхан нөгөө хэлбэр хариултаа хадгалъя гэдэг одоо энэ үйлчлэгийг бол манай од мөндрийн үзэгчид бол ерөнхийдөө бас мэддэг болсон баха. Тэгэхээр хариултаа хадгалъя үйлчлэгээр 3 дугаар сарын 12-ноос 4 дугаар сарын 12-ны хүртэл одоо олсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлээ 50 мянган төгрөг болгож таны дансанд хадгаламж болгон хийлгэх одоо ийм урамшуул зарлж байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг болон энэ TDB онлайн аппликейшнийг татаад одоо өөрөө одоо орон дээр явж байхдаа ч юм уу шууд
харилцагч болоод өөрийгөө бүртгүүлчих боломжтой. Дээрээс нь одоо хадгаламжийнхаа картыг бас нээгээд хооронд нь холбоод энэ урамшууллыг энэ одоо үйлчлэгийг авах боломжтой юм аа. Тэгээд одоо хариултаа хадгалъя гэдэг маань болохоор худалдаа авалт хийсэн дүн болгоныхоо одоо өөрийнхөө сонгосон 1000-аас 5,000 төгрөгийн хоорондох энэ хариултыг хадгалаад явах ийм үйлчлэгээ байгаа. За тэгээд та бүхэн маань бас яг энэ гоё хадгаламжийг ингэж урамшуулан хөхүүлэн дэмжин штэ. Ингээ 2 дахин үржүүлж өгч байгаа. Яг энэ 4-р сарын 12-наас өмнөх энэ боломжийг ашиглаад бас өөрийнхөө хадгаламжийг нээгээд аваарай. Тэгээд энэ хоримтлалтай Монголыг бүтээцгээгээд ураатай явж байгаа энэ худалдаа үйлчлийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд хэрвээ та бас уцаахаа учрыг сайн олохгүй байх юм бол тийм ээ худалдаа үйлчлийн банкны дурын салбарт ойрхон явж байгаа одоо худалдаа үйлчлийн банк таар бол бас ороод энэ хэлбэр хоримтлал үйлчлэгийг нээлгээрэй гэж та бүхэндээ уриалж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1819 77 гэсэн дугаараас та бүхэн маань аваарай. За асуултууд ер нь бол бас байгаа л ш. За асуу болно. За тэгээ ерөнхийдөө нэг шинжилгээний аргуудыг би хэлж өгөх гээд байна. За тусаар тусны шинжилгээгээр ер нь бол нэгдүгээрт доохын халдварыг илрүүлж болно. Хоёрдугаар тэмбүүгийн халдварыг илрүүлж болно. За вирусын одоо 5 төрлийн вирус үүдэг бэлгийн замаар дамждаг. Тэгээ энэ 5 төрлийн вирусыг бол цусны шинжилгээгээр илрүүлж болдгоо тий. Одоо энэ дотор чинь юу байдаг вэхээр токсиплазм байж болно, рубелла вирус байж болно тий. За тэгээд нөгөө яг саний ярьсан бэлгийн омхоо үүсгэдэг герпес симплекс вирус байж болно. Цитомегаловирус гэж цитомегаловирус токсиплазм энэ төр бол яг нөгөө энэ вирусын халдвараас болоод цолбогддог байхгүй. Ураг амьгүй болдог байхгүй. Энэ бэлгийн замын халдвар хүчнээс болоод гэсэн үг. Тэгээ хүүхэд бүрлддэг гэсэн үг байна шүү дээ. Ийм одоо аюултай. За тэгээд дээрэс нь нөгөө элэгний БЦ вирус чинь бас бэлгийн замаа дамждаг. Цэвэр ус дамждаг юм байна. Хоёулаа дамжиж БЦ вирус хоёулаа дамжиж болно тий. За тэгэхээр бэлгийн одоо БЦ вирустэй бол бас бэлгийн замаар яг нэг тухайн хавтагчтай вирусыг дамжуулах боломжтой гэсэн үг. Ийм одоо аюултай. За мазокын шинжилгээгээр нөгөө ачтсан шинжилгээгээр бол мөгөнцрийг илрүүлнэ, закутныг илрүүлнэ, трихназыг илрүүлж болдог. За PCR-ын шинжилгээ гэж байдаг тийм манайх надаа аюу сайн мэддэг одоо сүлээд болж байгаа. PCR гэх наривчлсан шинжилгээ гэж ойлгож байна. За ингээд нэг удаа PCR-ын шинжилгээ өгөхөд бол бэлгийн замын халдварын 19 үүсгэгчийг нэг дор илрүүлэх боломжтой. Одоо ер нь одоо бэлгийн замын халдварт хүчний одоо энэ лабораториуд хувийн эмнэлгүүд аюу хийж байгаа PCR-ын шинжилгээг бол мөн халдварт хүчин судлалын үндэсний төвд очиод яах нь тэр бэлгийн замын дамжих халдварын бүрэн онцлогоо эмчилгээг бол манайхан хийлгэж болно улсын эмнэлэгт бол за хувийн эмнэлэгт бол зөндөө байгаа. Үнэлээд явах тий. За тэгээд PCR-аар чинь бас нөгөө папиллома вирус яг нумаа үзүүний хавдар үүсгдэг үндсэн нөгөө хүний папиллома вирусыг бас илрүүлдэг гэсэн үг тий. За тэгэхээр ерөөсөө ийм 3 төрлийн ерөнхийдөө шинжилгээ байдаг. Энэ 3 шинжилгээнээс PCR-ын шинжилгээ бол хамгийн одоо өндөр хувьтай л хамгийн сайн шинжилгээ нэ л гэж шууд ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр онцлогын хувьд бол ийм байт юм байна. За нэгдүгээр ингээд эрсдэлтэй л байгаа бол та шууд яах хэрэгтэй вэхээр онцлогоонд орох хэрэгтэй. Сэмж тандаал бид яах нь нэгдүгээр алтраа авцсан байна уу үгүй байна уу гэдэг PCR шинжилгээ хийх үзэх хэрэгтэй гэсэн үг. Энэ айгүй чухал. За одоо мөөгөнцөр гэдэг нэг асуудал байна тий. За гэр бүлийн 2 хос байлаа гэж бодоход нэг нь одоо мөөгөнцөртэй эмэгтэй өндөр магадгүй илүү давмгай шинж төвөгтэйч байдаг гэж магадгүй. Энэ за одоо заавал бас бэлгийн замаар энэ нэг хэрүүлийн алим гэдэг шиг бас тий. Ямар нэгэн буруу ойлголт төрчүүл айгүй асуудалтай байна гэдэг үүднээс асууж байгаа. Тэгэхээр бэлгийн замаар бус байдлаар тий эмээс ч юм уу одоо өөр байдлаар тэр хүн мөөгөнцөртөж болох юм уу ер нь? Яг өөр байдлаар мөөгөнцөртөж болно. Жирэмсний үеийн мөөгөнцөрч гэж ах шиг тийм юмнаас байж болно тий. Гэтэ ер нь бол одоо мөөгөнцийн халдварыг хөвчлэн л бэлгийн замаар авчид юм дөө. Хүмүүс бол тэгээд зэрэг имжлэхгүй л идэгдэггүй байх. Нэг нь аваад нөгөөд нь аваад. Тийм учраас мөөгөнцийн хэсэг имжлэгээ зэрэг хийдэг л гэсэн үг. За би одоо хүнтэй зүгээр үнсэлцлээ гэж бодъё л та тий. Тэг үнсэлцснийхаа одоо нөгөө одоо шинэ тэмбүүж аман дээр нөгөө ярмаар гардаг гэсэн шүү дээ. Одоо амандаа нэг жоох яртай нэг залуутай би үнсэлцлээ гэж бодоход би тэгээ тэмбүү авчих бүрэн боломжтой гэсэн үг үү? 100% боломжтой. Хөөх хайтаахан бас үнэлцэх юм бодохгүй бол аюултай байна шүү дээ тий. Тий одоо жишээ нь Японд зөв би энийг бол бүр яг нүдээр харж ирсэн. Очоод нэг богинохоо хоцсон сурахтаа их богино хугацаанд очсон л доо би. Гэхдээ
юу гэхээр нөгөө ихтэй эмэгтэй хоёр юм одоо оюутан байгаа шүү дээ. Ирэх гэжсэн чинь эмэгтэй нэм шинжилгээний жагсаалт эрэхтэд өгсөн байхгүй. Эдрийг хийлгээд ирэж. Тэгээд шинжилгээг хийлгээд хариугаа хийлгээд нөгөө залуутай нэг жоохон таньдаг, залуу хүн жоохон таньдаг. Тэгээд шинжилгээнийхээ хариуг одоо шинжилгээ хийлгээд хариуг нь байд очсон чинь ингээд нөгөө эмэгтэй ингээд найз залуугаа хөтлөх хүнсэх ч юм уу те эрхэн нэгдэж ийн гэх юм уу та те иймэрхүү байдлаар хандах хандлага. Энэ айгүй энгийн болцсон те ингээд тухайн орны одоо соёлт гэх юм уу да. Зарим нь ийм байдаг, зарим нь үгүй ч байдаг гэж магадгүй янз бүрээр одоо байгаа штэ. Гэхдээ ямар ч л байсан миний мэдхээр тэр бол дангаах хоны сургууль, их сургууль байсан. Тухайн сургуулийн оюутнуудын бол энэ одоо үргэлж нөхөрлөл бие биенээсээ ингээд тодорхой шинжилгээний хариу нэх гэдэг айгүй энгийн асуудал болчихсон. Тэ энэ бол бас чи намаа юу гэж бодоод байгаа ингэж бодохгүй байх нь ш нөгөө тийм ямар ч асуудал байхгүй тэ бүр эрүүл гэдгээ батлах ингээд бүр аль их ганц эргэтэн ч биш эн чинь бие биендээ яг ижлэхэн байдлаар хандж байгаа гэсэн. Би одоо үзэгчдийнхээ өмнөөс нарийн ширээ юм асуух гал үзээд байгаа. За тэгэхээр одоо жишээлбэл анус гэдэг эргэтэн бол бас нэг сексийн харилцааны нэг бас эргэтэн байж болоод байна тийм ээ. Тэгэхээр одоо анус нь захтандаг ч юм уу те эсвэл тэрэн дээр нь ямар нэг юм гардаг ч юм уу те. Ингэх юм бол би одоо өөрөөр хэлбэл бэлгийн замын өвчний шиш тэмдэг анусан дээр илэрч иж болох уу? Одоо миний ямар одоо миний гинэ за тий. Тим шиш тэмдэг илэрлээ гэж тэл анусан дээр. Тэгвэл би энэ бэлгийн замын өвчин байж магадгүй гэж хардах тийм юу байгаа юу? Одоо ингээл ерөнхийдөө тэмбүү ч үгүй юм уу? Яг энэ яар шарах гардаг төрлийн дээ одоо хам бэлгийн герпес вирусын алдарч үгүй юм уу те? Бэлгийн амхаач үгүй. Эдгээр чинь нөгөө тухайн одоо жишээ нь бол одоо анусаар бэлгийн авталт орсон байх юм бол яг тэр хэсгээр нь гарах тий за амаас ихсэн байх юм бол амн дээр нь гардаг ч юм уу тий өнөхөө байдлаар бол явдаг. За ер нь бол тий шинж тэмдэг нь тодорхой хурдан илэрчдгүүд нэг амар юм байна тий далдууд нь маш аюултай байна. За вирусод амжигддаг халдварууд энэ дотроос хамгийн одоо хүнд буй нөгөө хэдий хивээ доохын халдвар бол анусаар бэлгийн автал орох үед хамгийн их 100% алдах магадaltaй. Энэ үед бол яг нэг ингээд салст нь урагдж яадаг хэлхсэн судаснууд ингээд хамгийн их урагдж гэмтэж яадаг учраас цуснд нь дамжаа шууд одоо тухайн доохын вирус хэдий хивээгийн вирус орчдөг тийм. Ийм учраас олон улсад дэлхийд бол ер нь нөө ижил хүснүүд бол хамгийн их энэ хэдий хивээгийн халдварт өртдөг. Өртөмхий байдаг. Тэр замаар л их одоо шарах авах боломжтой байдаг учраас бүр. За нэвтрүүлгийн цаг өндөрлөлөө. Тэгээд хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүй эрт илрүүлгийн медскан болон үрждэг сар хариултаа хадгалсан худалдаа үйлчлийн банк маань байлаа. Өнөөдөр нэвтрүүлэг маань НТV болон Отмондрын радио 107.83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрлээ. Эмчтэй маш их баярлалаа. Тэгээд хүмүүс маань бас нэгийг санаж утсан бахаа гэдэгт маш их итгэлтэй байна. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.